Энэ 7 хоногийн мэндийг хүргэе. Ойрт номны танилцуулга видео ерөөсөө хийсэнгүү. Шалтгааны дайд мэдж байгаа. 7-8 сар араасаа маш их аялалтай сарууд байлаа. Тэгээ би энэ удаа бичлэгээ тасалдуулахгүй байх дээр тийм сайн байж чадсангүй. Тэгтээ ямар ч хэсэг буцаад ирлээ. Энэ хугацаанд ном уншиж байсан бол уншиж байсан. Зүгээр танилцуулга хийж амжихгүй байсан. Тэгээ өнөөдөр та хэдтэй Cal Newport гэдэг зохиолчийн бид нар бүгдээрээ мэдэн Digital Minimalism бичижсэн мундаг бидний мэдэх олон гоё номыг бүтээмжийн тухай бичдэг хүн байгаа. Цагийн хуваарлалт, цагийг зохицуулах талаар их сайн ярьдаг ийм зохиолч, мундаг зохиолч хүн байгаа. Өөрөө зохиолчоос гадна багш хүн, их сургуулийн багш хүн. Энэ мундаг хүний шинэ бичсэн Slow Productivity буюу тайван бүтээмж гэж би орчуулж байна. Удаан бүтээмж гэж бас хүмүүс орчуулж болно. Би болохоор тайван бүтээмж. Энэ монгол хэл дээр арай орчуулагдаагүй байгаа. Энэ шинэхэн ном байгаад байгаа. Энэ номныхаа тухай өнөөдөр ярилцъя гэж бодлоо. За тэгээд миний подкастыг сонссон бол би саяхан юу гэж хэлсэн бэ гэхээр 8 дугаар сард хийсэн Монголын аялал маань ялангуяа манай Play Academy-гийн тэр хийсэн тэр сургалт маань ямар бидний бодсноос илүү их үр дүн хүүхдэд гаргаж чаддгийм бэ гэдгийг хараад тэгээд бас энэ луу жил дуусж байгаатай холбогдуулаад би бас өөрөө хувийнхаа амьдралд нэлээд том өөрчлөлтүүдийг хийж байгаа. Тэрний нэг өөрчлөлт нь юу юм гэхээр би ажил гэж юу юм бэ гэдгээ дахиад өөрөө тодорхойлж үзэж байгаа өөрийнхөө толгойд. Тэгээ ялангуяа өнөөдрийн миний насанд буюу энэ 40 хүрж байгаа наснда миний хувьд амжилт гэж юу байх ёстой, ажил гэж юу байх ёстой, утга учир гэж юу байх ёстой энэ төр гэдэг дээр дахиж нэг сэксрэх боломж гарч ирээд тэгээ тэрэн дээр ажиллаж байгаа. Тэнцэнээс нэг өнөөдрийн сэдвтэй шууд холбоотой гарч ирж байгаа санаа нь юу юм бэ гэхээр үгүй ер нь би өөрийгөө өнөөдөр амжилттай хүн гэж харахад юу гэж бодох ёстой юм бэ? Юу хийсэн байвал гэж байгаа. Тэгээд бүтээмж гэдэг үг гарч ирж байгаа. Юу хийж амжуулсан байвал би тухайн жилийг амжилттай жил гэж хэлэх үү, мундаг жил хэлэх үү гэж. Тэгээд энэ талаар хэлээ яг подкаст би дараагийн подкастер гоё ярьж өгнө. За in fact яг бүр энэний дараа араас нь бичиж. Тэгээд яг энэ өнөөдөр амжилт гэж юу вэ, ажил гэж юу вэ гэдэг. Гэхдээ энэ номныхаа тухай өнөөдөр ярилцсан. Энэ ном дээр Cal Newport юу ярьж байгаа вэ гэхээр яг л тэр тодорхойлолт руу шууд эхлээл тонгоож орж байгаа. Эхлээ бид нарт энэ бүтээмж гэдэг өнөөдрийн энэ одоо 90 үеийн гэж хэлж болно. Энэ зах зээлийн өнөөдрийн капитализм нийгмийн хүний оюун ухаан дээр суурилсан ийм эдийн засгийг авч явж байгаа энэ хүний үсгсэн энэ эдийн засгийн системэнд өөрөө бүтээмж гэдэг тэр хэмжүүр чи юу юм бэ гэдгийг асууж эхэлж байгаа. Тэгээд өнөөдөр болгон нэг зохиолчийн эхэндээ хэлж байгаа зүйл нь бид нар нөгөө дээр үеийн бүтээмж гэж энэ шүү гэсэн өөр цаг үеийн тодорхойлт хэмжүүрийг аваад өнөөдрийн энэ шал өөр үеийн орчин цаг гэдэг ингээд аваач наачсан. Тэгээд тэр тодорхойлт ингэж наалтснаас болоод өнөөдөр дэлхийд гараад байгаа бодит асуудал нь юу гэсэн чинь хүмүүс тийм ээ одоо нэгт нь болохоор сэтгцийн эрүүл мэнд гэж юу ч байхгүй болсон. Бүгдээрээ burn out хийсэн, бүгдээрээ ядралтын эцэст ирсэн, бүгдээрээ ажил амьдрал гэж бодохоор бид нар vocation гэж боддгоо нэг зүйл рүү хөтлөө юм ингэж хөдөлмөрсний хариуд ингээ өгөөж гаргаж авдаг энэ төр гэсэн. Энэ бүх сэтгхүүний ард ерөөсө ямар асуудал юу байгаад байгаа юм бэ гэхээр бүтээмж гэдэг үгний тодорхойлт бид нар Industrial Revolution үйлдвэрлэлтийн хувьслын үеэс ашигласан нэр томьёо тодорхойлт хэмжүүр шугамаа хүртэл гаргаж авч ирчихэд iPhone ертөнцид тэрийг ашиглаад байгаа. Тийм санаагаар эхэлж байгаа. Тэгээ энэчээс миний нэг ойлгож авсан сонирхолтой зүйлүүд энэ байна. Бүтэн цагийн ажил буюу 40 цаг гэдэг нь яг industrial буюу үйлдвэрлэлийн тэр аж ахуйн үед ашиглаж байсан хүний 7 хоногт одоо хамгийн өндөр бүтээмжтэй ажиллах цагийн 40-оор тодорхойлогдож байсан байна. Тэгэл яг л адилхан боловсролын системтэй бид нар ийм нэг 12 3 дугаар зууны үеийн шавхуу ийм зүйлийг л өнөөдөр ингээд ашиглаж явж байгаагийн нэг юм ойлгож авлаа. За хоёр дахь юм нь айгүй сонирхолтой шавхуу гэдэг юм нь хэрвээ хүн хурцээр өнөөдөр ажиллаж байсан бол энэ зүгээр миний толгойд үлдсэн айгүй сонирхолтой факт байгаа. Тэрний юу гэсэн чинь хэрвээ өнөөдөр одоо чинь цахилгаан нүүрсний цахилгаан станцад ажиллаа тийшээ 100 руу ингээд нүүрс ингээд хурцээр хийх хэрэгтэй ажилтан бай гэж бодъё. Тэгвэл тэр хүн өдрийн 8 цаг ажиллаад хамгийн оптимал юм байна гэдгийг гаргасан юм байна. Хэдэн хүн сэдвэл зүгээр гэдгийг тооцож тэр үед гаргасан юм байна. Тэгээс тогтохгүй хэдэн удаа хурцсан зөв эсвэл хурцний хэмжээ хэд байх вэ гэдгийг гаргасан. Тэгээд нэг хурцний хамгийн оптимал хурцний хэмжээ 21 паунд байх хэрэгтэй юм байна гэдгийг тоо гаргаж. Тэгээд энийг ингээд иймэрхүү түүхийг уншингууд энэчнээс бидний толгойд гаргаж ирж байгаа санаа нь юу юм бэ гэхээр хүн гэдэг амьтан бид нэг ингээд юм руу улаараад орохоор юмны учрыг шийдэх үнэхээр ийм чадвартай ийм
чөлөөтэй сэтгэж чаддаг үнэхээр бүтээлч хүмүүс зүйлүүд мөн шүү гэдэг илэрж байгаа. Тэгвэл яг нөгөө талд нь буцаагаад бид нар өөрчлөлтөөс ямар айдгийн тийм чадвартай мөртлөө ийм хуучин нэр томьёо өнөөдөр ашиглан явж байгаа юм сонир хүмүүс шүү гэсэн санаа гарч ирж байна. За тэгээд энийг зохиолч энэчнээс эхлэнгуудаа цаашлаад яаж өнөөдөр үнэн нэрийн нийгэмд ашиглагдаад байгаа. Тэрнээсээ болоод нэг pseudo productivity буюу хуурамч юу бүтээмж гэдэг юм нэг зүйл өнөөдрийн нийгэмд бий болцсон байна. Тэгээ энийг одоо би хэлэнгуутаад юу яриад байгаа ойлгоно. Тэр нь юу гэсэн чинь би өнөөдөр би өстө байнга инбоксоо цэвэрлдэг. Инбоксоо цэвэрлэх имэйл бичих миний ажил. Би өдөржингөө гадуур явлаа. Би эсвэл баахан л хүнтэй уцаар ярьсан штэ. Би хичнээн л документ бичиг баримт төслийн юмны чинь бичээд дуусгасан штэ. Би хичнээн удаа ингээд ингэж ярьж байгаа буюу өөрийгөө завгүй байх гэж ашигладаг янз янзын тоо хэмжүүрүүд. Тэгээ тэр нь яг үнэндээ нөгөө нэг том зургаараа үүсгэх гээд байгаа агц руу яг нарийнда үнцэн шууд утгаараа үүсгдэггүй харин жоохон төөрсөн юм шиг ийм завгүй юм шиг бүтээмжтэй юм шиг харагдах гэж оролдож байгаа тэр хэмжүүрүүд тэр зүйлүүдийг хуурамч бүтээмжээ гэж pseudo productivity гэж нэрлэж байна. Бид нар бүгдээрээ тэгдэг. Би ч гэсэн адилхан өнөөдөр Америкийн компанид ажилладаг хүн, стартап гэдэг ажилуулдаг хүний хувьд бид нар яах гээд байдгийг гэхээр өөрийгөө завгүй юм хийгээд ах юм бол би бүтээмжтэй байна гэдэг бодол руу бид нар угаасаа орсон. Бид нар школ тийм баг. Гэтэл тэрнийхээ эсрэг юу байж болох юм гэхээр тэгээд шууд тодорхойлт руу орчих. Бүтээмж гэдэг дэрний гаргаж байгаа зүйл нь хүний хийж амжуулсан зүйл. Тэгвэл тэрэн дотор бахархуу ш тийм ээ. Эсвэл одоо яг юм бодит үр дүн гарч байгаа зүйлүүдийг яригдж байна. Гарах хурдыг яригдж байна. Тэгвэл тэр хурд гэдэг үгний ард цаг хугацаа орж ирдэг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл яг нэг хүн нэг ижлэхэн зүйлийг хоёр хүн нэг нь болохоор 10 жилийн дотор хийчихсэн, нэг нь 1 жилийн дотор хийчихсэн бол тэр хоёр хүний бүтээмжийг бид нөр өөрөөр хэмждэг. Яагад гэвэл жилийн дотор хийж байгаа нь илүү хурдтай гэдэг утгаараа энэ тооцогддог. Гэхдээ олон сонирхолтой зүйл нь яг энэ нь бас бидний амьдралд эрүүл мэндэд ийм байх ёстой юм биш байна гэдг нь бас сүултээ батлагдсан энэ зүйлүүд байгаа. Тэгэхээр буцаад орё бүтээмжийн тодорхойлт гэж нэг юм байгаа маань хуурамч бүтээмж гэж ийм бий болцсон байгаа юм байна. Тэгээ энээс болж өнөөгийн оффист ажилладаг хүмүүс, тархилгууд ажилладаг хүмүүс бид нар яадгүй гэхээр зүгээр л ингээ өөрийгөө шахтгэл ажил руу орцсон. Өдөр болгон зүгээр л харах шиг ингээл нэг юм төдөө зохиолох хэрэгтэй, юм хийгээл ах хэрэгтэй, юм хийж байгаа юм шиг харагдаал байх хэрэгтэй. Тэгхийн бол өнөөдөр би бүтээмжтэй хүн юм шиг харагдана, би үнэлэгдэн цалингаа авч чадна, амжилттай болно гэсэн энэ нэг буруу бүтээмжийн тодорхойлолтоор явж байна гэдгийг энэ зохиолч бид нарт шанаадуулж ойлгуулж байгаа шүү. Тэгээ тэнцэнсээ дараа нь асууж байгаа асуулт нь тэгэнгүүт ном нь цаашлахтаа зүгээр ингээ хайчихгүй бид нарт зарим нэг аргуудыг хуваалцж байгаа. Тэгээ би тэр зарим нэг аргууд болон хэлж байгаа зүйлээс нь эхлэе. За эхлээд болохоор хамгийн гол эхлээд Cal Newport-ийн зөвлөгөө тэгээ энийг хийхдээ манай дандаа дэлхийд одоо бид ингээд түүхэн тарангууд хамгийн өндөр бүтээмжтэй хүмүүс одоо Айнштайнаас ахгуулаад мундаг зохиолчудаас ахгуулаад Jane Austen-аас ахгуулаад тэдний түүхийг задлж харж байгаад яаж энэ хүмүүс биднээс өөрөөр буюу удаанаар бүтээмжтэй ажиллаж амжирсныхаа хариуд амьдралынхаа эцэст тэр хурдтай ажилдаг тэр их юм хийдэг хүмүүсээс илүү ихийг бүтээж чадсан хүмүүс байна гэдгийг энэ ч өөрөө задлж ярьж байгаа. Тэгээд тэрийгэ хийхдээ нэг хэд хэдэн сургамжуудыг бид нарт хийж байгаа. Нэгт нь цөөхөн юм дээр анхаар. Тэгээ би нэг түрүүчийн подкастаар хэлсэн. Амьдралд нэг хэдэн мишнүүд байгаа. Тэгээ бус нь болохоор дандаа прожектууд юм уу таскууд байгаа. За энэ үгнүүдийг би албаар англиар хэлж байгаа шүү. Яа тэгэхээр энэ англиараа ярьдаг хүмүүст энийг хэлэн шууд ойлгочих жоо. Одоо монголоор ингэж яригддаг болохоор монголоор хэрвээ орчуулах юм бол таны амьдрал маш үнэхээр чухал амьдралын чи бүр ингэ цаанаас оногдсон юм шиг хийх шаардлагатай нэг хитгэн зүйл байгаа. Бус нь болохоор баахан төслүүд юм уу зүгээр хийх ажлууд л. Тэгэхээр бид нар яаж сурах ёстой юм гэхээр чинь тэр оногцсон тэр төрөлхийн ikigai гэж нэрлэн, vocation гэж нэрлэн, таны бүр төрөлхийн aviation байна уу? Эсвэл бүр ингээд улаараад орчихсон нийгэмд хий гэсэн дэлхий дээр хийгээд үлдээ гэсэн нэг зүйл байна уу? Тэрэн дээрээ тэр цөөхөн эдэм дээр анхаарал бусад энэнийг сатааруулсан төсөл хийх ажлуудаа хасах хэрэгтэй гэдэг нь Cal Newport-ийн ихний зөвлөгөө. Ер нь тоогоо багасгах. Тэгээ аюул сонирхолтой зүйл нь үндсэн зүйл дээр 3 зүйл байж болно гэж Cal Newport бас хэлж байгаа ш. Ганцхан зүйл байх албагүй 3 зүйл. Энэ бол миний дандаа амьдралдаа хичээдэг зүйл. Яаж би шинэ төсөл рүү орж ирж яхад нь yes гэж нээлттэйгээр хандах уу, бас дээрэс нь яаж би өөрийгөө хамгаалж өөрийнхөө мишэндээ үлдэх буюу зорж байгаа зүйлдээ анхаарахын тулд шинэ зүйлүүдийг үгүй гэж хэлэх үү гэдэг энэ 8 алцаа миний одоо амьдралд гарч байгаа. Байнга бодох ёстой зүйл, тэмцэх ёстой зүйл, сайжруулах ёстой зүйл байдаг. Хоёр дахь зөвлөгөө нь
чанарн дээр анхаар гэж байгаа. Цөөхөн юм дээр болчоод одоо тэрэн дээр хийж байгаа зүйл рүү чанарн дээр анхаар гэж байгаа. Чанар гэдэг энэ нэг том ингээ цаашаа үүсэх юм бол айгуу гой юм руу орно. Онгод гэдэг зүйл рүү орж магадгүй дараа чи айгуу гүнзгий сэдв рүү орж болно. Энэ чанар гэж энэ хүний нэг мэдрэгдэж чаддаг энэ тодорхойлт одоо ямар чухал вэ? Яагаад тэрийг хийх юм бол өнөөдөр та үнэлэгдэж үнэхээр илүү агуу бүтээлийг бий болдгийн тийм ээ. Тэгээд хөвчлэн зохиолчдын жишээг ашигладаг болохоор бичих, бүтээх ажил дээр энэ аягүй нөлөөлж өгч байгаа. За дараачих нь болохоор ярьж байгаа зүйл нь одоо ингэснийхаа дараа цөөхөн зүйл дээр чанартай анхаарсныхаа дараа одоо өөрийнхөө зохион байгуулалтыг сайжруулж байгаа. Цагийн хамгаалалт суурь, цагийн тодорхой өдрүүдэд ажилтдаг болго, горимоо бий болго, би нөгөө л яриад байдаг ирч хүчтэй, тэнхээтэй, тархитлагын саруул ухаантай, тунгалаг бодох чадвартай тийм хүн болж сурах хэрэгтэй. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэндийг хамгаална, өөрийнхөө амьдралын хэм маягаа хамгаалах тухай ярьж байгаа. Орчин, газар, тодорхой байдлыг тодорхойлж ажлынхаа хүндрэлийг давах энэ гэдэг нөгөө нэг орчны дизайн гэж яриад байдаг зүйл маань дахин орж ирж байгаа. Тэгээд нэг ойлгох ёстой зүйл чинь хамгийн тэгээ сүүлд нь магадгүй бид үгнээд миний ойлгож авч байгаа зүйл нь бол бид нар энэ нэг дахиад адилхан нөгөө хуучин ихтгэл үнэмшлээ буюу бүтээмж гэж ийм байдаг. Оффист ажилладаг хүн эсвэл тархитлагоор ажилдаг хүн гэж ийм хийсэн хүнийг л амжилттай хүн гэдэг. Монголд ийм хүн амжилттай тооцогддог, Америкт ийм хүн амжилттай тооцогддог гэдсэн энэ нэг хуучин тодорхойлтуудаа бид нар үнэхээр эмзэгээр хөндөж, задалж тэгээ шинчлэхэд л бэлэн байх ёстой байна гэдгийг энэ номноос ойлгож. Өөрөөр хэлбэл би яг үнэнгээсээ 7 хоногт 20 цаг ажиллаад тэгээд тэрнийхээ хүрээнд бүтээмжтэй байж чадаад буюу хийх ёстой мишн руугаа чиглэсэн бүтээмжийг хийж чадаад тэгж явж чадах хүн тэгээ 20 цаг ажиллана гэдэг тийм онцгой биш. Энэ бол зүгээр л хүний төрөлхийн зүйл. Энэнд итгэж чадах уу гэдгийг л одоо их сонирхолтой гарч. Тэгээ ихэнх тохиолдолд тэр шүү. Энэ хүмүүсийг харангууд энэ хүмүүсийн цөөхөн чанартай тэгээд өөрөөр бүтээмжийг тодорхойлж бодоод амьдралдаа мундаг амжилт гаргасан хүмүүсийг хараад ангууд тэд нэр яасан гэхэлэр ихэнх хүмүүсээс цөөхөн ажилдаг цагийн хувьд. Гэхдээ энэ хүмүүс маш их сатаарл багтай ажилдаг. Энэ хүмүүс тэдгээр зүйл рүүгээ маш их гүнзгий орж онгод рууынхаа төвшөнд орж байгаа юм шиг харагдаж байгаа. Энэ хүмүүс ерөөсөө яардгүй юм байна гэдэг нэг юм гарч ирж байгаа. Энэ хүмүүс байгалийн хурдаа илүү их ажиглах гэж хичээдэг. Хүчилсэн бүтээмжийн хурд биш. Өөрийнхөө байгалийн хурдыг одоо өөрөөр хэлбэл та 3-4 өдөр ингээд уйдаад байж явах үед та хизээ таны дотор энэ мотивац чинь гарч ирээд юм хиймээр санагдаад хэр хугацаанд байхгүй болсон хизээ сэргэж яана тэр гэдгээ таниад мэдрээд тэрэндээ цогцох чадвартай хүн. Би цаашлаад бүр ярих юм бол энэ чинь миний бас ойлгож байгаа зүйл нь тэгвэл би өнөөдөр нэгт нь болохоор би угаасаа л маш их энерги зарцуулна гэдгээ шийтсэн хүн. Тэр энерги би өндөр түвшинд барих чадвартай, би физиологи амьдралын хэв маягтай болцсон хүн. Одоо харин би энийг цөөхөн хэдэн зүйл рүү тэгээ өшөө гоё юм урт чанар руугаа гүнзгий орсон байдлаар хандаж болох уу гэдэг ийм ойлголт сургамжуудыг би энэ чэнс өөрөө гаргаж авсан. Ийм гоё ном байгаа шүү. Тэгэхээр хөнгөн уншихад амархан Cal Newport бас гайгүй зугаатай бичдэг, гүнзгийрүүлээ олон зүйлээ нууршдаг, ойлгомжтой бичдэг профессор хүн мундаг. Энэ номыг санал болгож байна. Cal Newport-ийн Slow Productivity буюу тайван бүтээмж. Бүгдээрээ тайвнаар энэ ажил руугаа хандах цаг нь болцсон юм байна. Тэгээд хэрвээ зүгээр бид нар бодоод хандаж чадах юм бол адилхан магадгүй илүү их бүтээмжтэй, тэгтээ илүү гоё амьдралын одоо баланстай хэв маягийн амьдралын хэв маягийг өөрийнхөө амьдралд бүтээх бүрэн боломж байгаа мэнэ гэдгийг энэ ном биднэрт заах гэж оролдлоо. За ингээ өнөөдрийнхөө видеог дуусгая. Анхаарал тавьж энэ видеог үзсэнд баярлалаа. Нэг ч гэсэн хэрэгтэй юм сонссон байх гэж найдаж байна. Баялаар өдөр байцгаарай.